Сайн байцгаана уу? Баярын ширхэг зог нэвтрүүлэг маань үргэлжлүүлсээр байна. Энэ удаагийнхаа дугаараар би хатнаахаа урьсан байгаа. За хатнаах маань одоо өөрийгөө танилцуулна да. За саршин сайхан уу? Саршиндээ сайхан шимж байна. Их хэлсэж амт алт мөнгө цуглуулж байна уу? Алт мөнгийг өстой уутгатаар нь цуглуулж байгаа. Саршины өдөр сайхан байна. Танад одоо зочноор ирээд одоо сурсан мэдсэн хоолныхоо дээжээс хийж өгдөг ийм зочин болсондоо баяртай байна. За манай хатнаахыг бол одоо мэдгүй танихгүй хүмүүс бол байхгүй бах. Одоо Монголын маань ард түмэн бол цэцэг ичэм гэдэг дугаар нь бол байнгын л одоо баяраас бол бүх зүйл дээр бол дуулдаг. Тэгээд өнөөдөр хатнаах маань бас дуучин циркийн одоо циркт маш олон жил ажилласан. Тэгээд бас хажууд нь одоо хамттай хоолыг хэрхэн хийх талаар бас үзэгчтэй сонирхолтой жаадаг маш их баяртай байна. Тэгээд аяастай байна шүү дээ тий. Одоо ер нь бол эрэгтэйчүүд эрчүүчийн хоолыг зохиож хийхдээ сайн байдаг шүү дээ. Энэ тэнд харсан, амталсан, элдв шалдуу хоолыг хольж хутгаж хийхдээ сайн байдаг шүү дээ. Ер нь цагаан сар дэлгэтэл мах идж байгаа баах тийм ээ. Ногооноос одоо хөнгөн хоолноос жоохон холоо байгаа. Тэгээ би энэ удаа танаад зочноор урьдахтаа бүр дахиа яадаг юм болов уу гэж. Дахааны амтыг үзүүлдэг юм билүү, чамд үзүүлдэг юм билүү. Аа. Дахиа сонгож ирсэн. Тийм цагаан сараар дахиа идэхэд одоо бас нэг буруудаад ах байх. Тийм шүү. Тийм одоо хөнгөн хоолны цаг 90 цаг эхэлсэн. Тийм шүү. Угаасаа ёс олгоод одоо буузаа тавьдаг, хажуугаар маш олон хоолоор хачирладаг. Тэгээд амттан болон дээрэс нь одоо зуурш салаад байна тий. Тэр одоо хүүхдүүд багчуудаа баярлуулдаг. Одоо баяр шүү дээ. Тийм настангууд баярлна. Хүүхэд багчууд баярлна тий. Хүүхдүүд баярлахдаа энэгээр баярлдаг шүү дээ. Амттан шимттэн идэж тий. Тэгэхээр одоо бас их нэртэй тамын туслаад дээрэс нь одоо ингээд гоё амттай дахиануудыг хийгээд ачгуучтай хүүхдүүдтэй бас өгдөг байх нь шүү дээ. За одоо ингээд барин ширээний зоогийнхаа нэвтрүүлгийн хамгийн гоё одоо мөрч болох одоо хоолоо хэлүүлэх цаг байна. За тэгээ сая. За та хоолоо ямар хоолоо? Ер нь бол одоо дахааны гойны мах. За. Тэрийг бол ясгүй жижиглээд бүрж амталсан дахааны мах. Нэг энэ дайны байх л болж ах шиг байна. Тийм ээ. Тийм ээ тийм. Тийм нэг аманд багтахаар аятайхан нэг жижиг юм бол бас үрээ явчих байх. Ер нь боломжийн яг аманд ороо сайхан томдохгүй багдахгүй нэг их зажлуулж өгөх зовоохгүй бас тийм ээ. Бүрхгээд байгаа гурил маань шүү дээ. За. Гурлаасаа. Гурил яг уу ямар ч гурил хийж болно. Энэ авчихаа. Бор байж болно, цагаан байж болно. Хамгийн гол нь энэ дээр нэг жоохон гархмаал. Жоохон амтлагч. Перц, харуулан перц, зохион шүү дээ тийм ээ. За. Өөрт юу байна? Гарын дор юу байна? Би юунаас харшдаггүй вэ? Юунаас амт ямар амтанд дуртай вэ гэл тийм ээ. За одоо жоохон ус хийж байгаа энэ ерөнхийдөө нэг тийм шингэн гурил одоо бүрэмлийн гурил болох юм л да. Зоригтой шүү дээ. Хатнахыг одоо хоол хийж байгааг ерөөсөө урд нь харж байгаагүй юм шүү. Харж байгаа. Би ер нь хоол хүүхэд багтаа л хийжсэн юм шиг ер нь цагаан сармаараар ээж автагаал чимхижсэн. Энэ дотор гурилын дотор нэг жоохон перц хийсэн. За өөр юм байна. Улаанхтай паприка хийсэн байна тий. Харуулан перц хийгээд гурлаа ер нь бол амталсан юм шүү дээ. Жон гархмал хийдэг юм. Гархмал хийхээр тийм гурлаа амтлаад тавьчихсан. Гурил маань гархмал хийхээр одоо ингээд шаардсан явц хөөдөг баг. Даханы хал юу хийх гээд байгаа шүү дээ. Дөрмөл. Тий. Тэгээ наад бүрмэл тий. Ингээд нэг өндөг хийчих юм байна. За нэг шиг өндөг хийх юм байна. Нэг шиг өндөг хийчих. За би танд туслах уу? Хайда энэ дээрээ тавьчихъя. Хөрөөдөө. За тэгээд энэ дээр. Наа чи нөгөө би тагаагаа тавих гэж хэлсэн. Дахиад маань 3 янз болох юм. Чи жоохон 50 бай. Би хийх юм уу, чи хийх юм уу? За би ер нь юм даалтай. Персонал чинь тий. Би өгнө бол нэвтрүүлэгт эрэхтэй чамааг хийж өгөх юм болов уу гэж ойлгож ирсэн шүү дээ. Би чинь тэгсэн би хийж өгдөг юм байна. Нэг шиг өндөг орж ийн, гурил орж ийн, паприка. Тийм бодсон чи ингээд яг бодсон чи дээрүүд нь нисраад яаж идэг байсан мэд хөөж. Тэр майонезыг ингээд зуурдаг тий. Өндөр дээр зогсолтгүй нэг тэгсэн зуурдаг тийм байсан. Яг тийг санагдчихлаа. Одоо тэгж хүмүүс зурж чадахгүй хаа тий. Тэгээд одоо манай аав л тэгдэг байсан ингээд өндгийг ингээд маш удаанаар тэгээд 9 тос тий. 9 тос гожлаа л ингээд. 9 тос гэж байсан 3 тос гэж бүр их байсан да. Тийм бах. Би одоо найраж байгаа өдгөн гэдэг. Тэгээд ингээд хийж байгааг нь хараад цаа гашилчлаа гэ дахиад би энэ хоолыг их гайхаад анх гайхдаг ус энэ хараа хоёр удаа шаарддаг. За. Эхний шаарлт нь 4 минут. Дахиад амраагаад дахиад шаарддаг. Тэгээ одоо тэр хуучныхаа дурсамжийг ярьсан чинь яг анх энэ хоолыг идчихсэн ярьсан чинь шууд өөр ирэхгүй. Шилсэн ялгарч байна. Ялгарч байна.
заавал болжгүй нэг хэмжээтэй л байх хэрэгтэй баг. Тэ ер нь ойролцоо хэмжээтэй байна. Таны дур одоо ер нь бол хоол бол ийм байна, тийм байна гэсэн дүрэн байхгүй шүү дээ. Хүн ер нь ямар хөө байдлаар идмээр байна. Зохиоч хийн. Тэн жоохон бор эсэн чихэр орж байгаа юм. Мэдээж энэ сой соус орж байгаа юм. Жоохон ус орно. Гүнжидийн тос орж байгаа юм. Томат. За. За эдгээр материалууд маань хаанаас чудалдаж авах боломжтой учраас та бүхэн маань бас дагаад хийхэд бас их ойлгомжтой амархан юм байна. За ер нь бол тос маань нэг иймэрхүү. Та нэг жоохон халаанаа юм. Өнөөдрийн ахлах тоогооч маань та учраас одоо мэдээж За хувцсаж байгааг байгаа. Жоохон өсөрч магадгүй. харин тийм шүү байна. За би бол одоо хормогчоо гаргацсан. Одоо цагаан сараа дахиад олон айл хийсэн шүү дээ. Ганц самцтай хүн чинь яах юм бэ? За одоо тэгээд тосалж ядал захиануудаа нөгөө түрүүний найруулсан олон төрлийн нэг олон төрлийн чимээг өгсөн. Гойрлон дотроо, бүрмэл дотроо. Бүрмэл ихчээ шүү дээ. Зөв үү те? За. Нэг сайхан булан дагуулад тийм ээ нэг хүсэхгүй. Чиний гангараг бас жоохон яачихгүй тосруулчихгүй юм аа. Нэгээр нэггүй та олонго нэгээд. Тэгээ наалт. Нэгээр харин чинь гарч ирэхгүй шүү дээ. Багсаачаад энэ хавчар чинь нэгийг гаргуулж чаддгүй юм байна. Галын жоохон багсахгүй. Зүгээр үү? Зүгээр. Чи олон жил хуушуур хайрцсан. Стадион тоорж хуушуур хайрсан хүн мэдж байгаа. Галын болно гэдэг. Хадах юм ачи нэрэ. Манайх нэрээс ура баярыг маань ерөнхийдөө нэг их бамбалцуулаад энэ гэж жоохон гэж хэлж те. Сооснуудаа жоохон. Яг л хийж штэ манайх ч бүр яг яг л хийж штэ юу гэсэн үг юм бэ? Тийм ээ би одоо бас ингээд эндээс нь бас нэг өөрөөр би ганц хоёр соус өшөө загсан юм а гэсэн бэлдэж амжааг юм шиг байна. Тийм ээ. Та бүр нарийн хийх гэжсэн байна шүү дээ. Харин дэвшээ нарийн нэг ганц хоёр зохиомл юм зохиомл дууны ганц хоёр бадаг оруулчих гэсэн. Таны хамгийн дуртай хоол юу вэ? Гурилтай шөл. Сайхан гурилтай шөл сайхан шүү. Тийш үү. Гурилтай шөл чинь хамгийн гоё хоол байдаг шүү дээ. Тийм одоо ялангуяа энэ хөдний өдөрлөлт гэн. Тий. Яа одоо бид цагаан сараар тэр дээдэргүй их мах хэдэн махан дотроо өмбөн. Одоо болсон. Тооч одоо тий. Нэг зөө гоё шагалцсан. Молагор жоохон зүгээр. Гайваа. Ер нь 4-5 минут шаарна. Түрүү хэлсэн. Тэг амраах хэрэгтэй. Тийм ээ. Амраачаад нэг 8 минут 2 минут орчим нэг жоохон амраачих юм бол. Аха. Тэгээд одоо соуслах уу? Тэгээд дахиад нэг шарна шүү дээ. Бас дахиад уу? Дахиад нэг шарна. За би бол ганц шаруулга гайхчих юм байна. Ер нь манайхан гол алдаад байдаг юм чи энэ бүрмэл дахианы энэ бүрмлийн орц найрлагын дээр жоохон алдаад байдаг шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Яа таганда барьцалдаж өгдөггүй манайхан тийм бол гэрээр ярьж энэ би таганы газруудыг яриаг байна тийм. Яг ингээд гой барьцалтай дүн мөнгөн өстөө гой үзэсгэлэнтэй гарч ирж шүү дээ. Хүний шарсан дахиад хүрдэл үзэсгэлэнтэй харагддаг. Тийм шүү дээ. Одоо хүмүүс ч хоолынхаа өнгийг харж иддэг ер нь. За нэг юмэрхүү. Өнгөн сайхан уу? Өстой гоё. За идэх болоогоо төвчээртэй бараа. Соус найруулна. За. Одоо жинхэнэ соус нь бол эхлэн штэ. Томатнаас нэг 5 заахын энэ таганы байдал. Хэдэн? Яг нэг 800 г тага гэж бодоход нэг 5 6 халбаг гэж штэ. 7 ч хийж болно. Сой соус ойролцоо юм дөө энэ хоёрыг бол нэг 5 6 халбаг л гэж. Манай хол супер. Баярлалаа чийжсэн мэрэ. Магтаалыг харамгүй хайрлах юм да. Сар шинийн сайхан өдрөөр. За энэ бор хэлсэн чихэр цагаан хэлсэн чихэрч болно л доо. Энэ одоо л бор хэлсэн чихэр гэдэг болохоос дээрүү цагаан хэлсэн чихэр л байлаа. Инээс нэг за бас одоо энэ чихэрлэг дахиа учраас энэ томат сой соус хоёр дахь ойролцоо 4-5 6 дээтлэн тийм ээ. За усын мэдээж ус бол чандам нэрдэн юмд орох хэвээр. Ус мэлэн. Яг би нэг багцаа халбаар хийх бол цүлпал гэдэг нөгөө гэртээ байдаг шиг хийвлээс болохгүй тийм ээ. За. Гүнжний тас. Яа. За нэг хагас. Тэгэхээр маань их тостой байгаа шүү дээ тийм ээ. За энэ ч бас үсэрчих магадaltaй юм байна. Жоохон доош ийшин тавь тийм ээ. Тэгээ. Чиний дээд рүү үсэрч балдрахыг бодвол түрээсэн юм байгаас. Үгүй юу? Билетэн дээр бас жоохон галдархлаачихд. За наа. Соус. Өнгөж гоё гэж энэ дөө. Жоохон бүлээсгээд авцалдуулах тийм ээ. Найрах өшөө холилдох.
сахараа хайлуулах чинь тий. Тийм ээ. Сахар махар бүгд. Сахараа хайлуулаад амттангийн шингээгээд бүгднгээ нэг цул болгоод. Тэгэх юм бол мэрэгжлийн тоогоочоос баг ялгах юм аа. Ямар юм мэрэгжлийн тоогооч болоо тий. Энд тэнд юу голын мэрэг ч юм уу далайн мэрэг дээр мах шарж идчихсэн тэр бэрэл явж байгаа шүү дээ. Ер нь манайхан ч нөгөө миний ажилдаг салбар чинь төрөлч юм болохоор нөгөө аялдаг, тойрдог, тэмдэг тийм ээ дэлхийг тойрж явдаг. Сая бид бас энэ 2024 оны хамгийн ихний Монголын циркчдийн амжилт үзүүлсэн дэлхийн циркийн Олимп Монте Карлод болдог. Монако Вант улсын Монте Карло тэнд одоо Монте Карлын циркийн дэлхийн фестиваль үүссэний 50 жилийн ойдгоо сая энэ жил 50 жилийн ойд бид очиж ялаа оролцлоо. Монголын циркийн уран бүтээлчд. Амжилттай юу? Амжилттай, маш том амжилттай. Монголын циркийн урлагийн түүхэнд бас би том хуудсуудыг дэлхийн циркчдэд мөр зэрэгцэж нээлээ. Баяр хүргэе. Тийм. Одоо би удаагүй шүү дээ бид Монте Карлоос ирээ саяхан л одоо дөрөв мултлаа. Ихэр амжилттай байла Монголын шилдэг уран бүтээлчдийг тэнд авааж иж дэлхийн шилдэгүүд циркийн уран бүтээлчдтэй өрсөлдүүллээ. Энэ бол одоо Монголын циркийн түүхэнд 2024 онд нэг гараа хамгийн ихний 1-р сард оролцож байгаагаар дүнж онцлогдсон гутлаа дэлхийн циркчид нэг дор цуглаж үзэж тардаг. Ер нь Монголын циркчд бол ер нь дэлхийд бас нэлээд өндөр рейтингтэй явдаг тийм. Өндөр байл яах вэ? Ер нь хааж явдаг ерөөсө бүх дэлхийгээр тойрж явдаг бас мундаг чадвартай. Санагддаг шүү дээ надад. Баярлалаа. Чамд тэгж санагдж байна гэдэг чинь үзэж байгаа үзэгчдүүд өнөөдөр сар шинэ хийж байгаа энэ сайхан амбулаараа настангуудаа хүндэлж золгоод хийж байгаа одоо монголчуудад бүгдэнд тэгж санагддаг байтаар. Тийм шүү. За ингээ соосмнараа ийм сайхан өтгөн. Өстой гоё хэлсэн тийм. Өндөр мэйхан өстой. Тийм байна. Ер нь хэрлэг дахины соос юм бэ. За энэ яачаад одоо олон орнд мэдээч хэрэг циркээ үзүүлж явж хахад сонирхолтой юмнууд тохиолдно. Тэгээ хоолны хувьд сонин идэж үзэн хамгийн сачиргалтай хоол ямар вэ? Нөгөө яг наач их гоё. Яг ингээд олон улсын циркчд ингээд суглаад нэг манежн дотор өөр өөрийн соёлыг, өөрийн хувцас, дэглэл, бүжиг, хөгжим бүгдийг ингээд суглуулж үзүүлж байгаа шүү дээ олон улсын циркчд. Тэгэхэд тэр төгсгөлд нь бүх тэр уран бүтээлчд суглаад бие бинийг өөрийнхөө хоолоор дайлдаг юм уламжлалтай. Зөв. Тэгээ бид ч гэсэн өөрсдөө бууцыг, хуушуурыг тэгээ бид бас нийс салаатыг өөрийн хоол гэдэг шиг нийс салаатаа хийж гадныхныг дайлдаг. Бид бас хоолынхоо соёлоор хүртэл гадныханд бас тийм шүү дээ. Хоолоороо дамжуулж одоо соёлоо түгээдэг. Хоолны соёлыг Монгол хоолны соёл гэж байна. За ингээ нэг бас нэг 3-4 минут. Шаптай. Шаарч тий. Тэгэд хамгийн сонирхолтой идчихсэн юм юу вэ? Тэгээ ер нь нөгөө нэг бид чинь ногоо гэдэг юмнаас хол өссөн. Юм зөв хүнсний ногоо гэдэг байсан болохоос нарийн ногооноос хол өссөн. Тэгээ мэдээж далайн орнуудад явхад далайн идэх юм болно. Далайн хүнснүүд идэх болно. Тэр их эхэндээ хэцүү байсан. Сүүлдээ тэр шиг гоё юм байхгүй болсон. Ер нь бол одоо сүүлийн үед дахиад ногоо далаа хөнгөн чанарын юм гэдэг л болцлоо шүү дээ, тийм ээ. За ингээд дахиад манай ерөөд болчихсон да. Хатнаха. Та браво циркийн талаар жоохон яриач. Тийм шүү дээ. Браво цирк гэж мэдээж энэ браво циркэд нэг амжилт байгаа. За. Мэдээж Монголын үзэгчид хөөгд багчууд ер нь цирк өөрөө гэр бүлийн урлаг. Гэр бүлийн хүмүүжил, гэр бүлийн соёл, гэр бүлийн халуун дулаан урамсгал хэрхэн бүрдгийг циркийн урлагийн нөлөө бас их байдаг. Би хэлээд байгаа юм биш үү? Энэ өөрөө олон зуун жилийн түүх, энэ өөрөө олон зуун жилийн судалгаа. Цирк олон зуун жил хөгжсөн улс орны судалгааны дүн. Гэр бүлийн урлаг гэдэг циркийг. Браво цирк яг мэдээж Монголын үзэгчид хөөгд багчууд гэр бүл зориулсан браво цирк. Энэ дэлхийн өнцөг булан бүр тоглож байгаа шилдэг циркчдийг Монголд авчираад Монголын үзэгчид хөөгд багчуудыг нэг өдөр ч гэсэн тэр хоромч гэсэн дэлхийгээр аялуулж байгаа л энэ л асуудал шүү дээ. Зөв. Тэнд бас гоё юм байна. Тэнд бас хоолн чивж байгаа бол улсын. Тэгээ браво цирк маань одоо ингээд цагаан сарын дараа болчихж байгаа шүү дээ. 3 сар гараад бид гадны зочдоо уран Монголд авчирна. Браво цирк 4 одоо эхлэх юм.
Манайх маань бүх юм хийчлээ шүү дээ. Одоо ингээд амтлагаанууд нь л өөр ах юм байна. Ямаа чигээгүй байна. Хийцэн байна. Гол юм хийцэн байна. Энэ гол дахин жоохон халаач юм чи ямар гол юм ярьдیں۔ Соус хүртэл юм ээ. Хөртөл юм ээ. Нэг ч хөрөөгүй байна. Энэ нөгөө чихэрлэг соус чинь шүү дээ. За. Чихэрлэг дээрээ баяраа. Эдамт үзүүлчих. Гол за бүгд хийчихдэг. Наач гоё. Оператор гэдэг манай туслах тоогооч энэ олон хоол миний хамтыг амтлах байдаг. За яг вэ. Соус янз. За ямар ч байсан энэ хоол түүхээрээгүй. Юу түүхээ. Түүхэрнэ гэж байна. Ямар ч хоол ер нь аль тэгээ түүхэрнэ гэж авах бол болох. Нэг хоёр төрлийн перцтэй. Эндэр үж байгаа нэг ч. Соусаа юу? Тэгээ соус чинь жоох явах үед мэрэн. Яа. За хоёр төрлийн тэгээ жоохон карри ороод. За. Ингээл нөгөө бүрмэл тагач юм бэлэн болно шүү дээ. Хэвээ авьяасны юм. За өшөө болоогүй өшөө чи төрүүлж тийх болоогүй. Дахиад нэг ийм жоохон донж оруулаад энэ бол чихэрлэг соус. За. Энэ дээр соус хийгээгүй дээр нэг жоохон хөрцсөн чиз. Яг хэдийн нэг дахиад хаа. Тийм хоёрыг нэг их юм уу. За ингээд нэг жоохон. Гэхдээ энэ хүүхдүүд бол миний энэ хийж байгаа энэ жоохон хоолны нэмэлтийн донжийг бол нэг хүүхэд багчууд үзэх гэдэг болохгүй. Мэдээж чихэрлэг соусанд хүүхдүүд дуртай. Гэхдээ энэ чизтэй энэ хэсгийг бол нэг үзэх гэдэг. Гэртээ хийж болохгүй шүү гэдэг би анхаарсан. Аав нар ээж нар бол болно. Хүүхдүүд бол энийг оруулж болохгүй шүү. За одоо тийм би шамд хэлсэн шүү дээ. Нэг жоохон өрмөцгээд мэдээж гэрийн нөхцөлд тийм ээ галтгооны нөхцөл пэйжтэй байвал пэйжэндээ халаагаад чизээ хайлуулаад дээрээс намтлаа хийж. Тэр одоо энэ нөхцөл байхгүй учраас жоохон газ хийгээд ингэж болдгоо юм байлаа. Хөдөө бид нар ингэж үтсэн л дээ. Тэр нь жоохон зайнаас юм. Ярихгүй. Янз. Зүгээр тайлаад урсаа. Тэгэхээр би ингээ нөгөө ийм газтай хүүхэд багчууд хийж болохгүй шүү. Пэйжэнд хийн. Тэгээ аав нар ээж нар бол хөдөө бол ингээл болцдог юм байлээ. За ингээд чизтэй бүрмэл дахиа. За ярихгүй бол чихэрлэг бүрмэл дахиа. Зүгээр жирийн бүрмэл дахиа. Тавтаа сайхан хооллоорой. Яа манайх ч мундаг. Зэн гадуур одоо янз зардаг болж тээ. Цагаан манжин. Алюминий суунд дарсан цагаан манжин жоохон хажууд нэгдчихвэл бас сони юм болоо да. Сар шин хийж байгаа, золгоот хийж байгаа монголчуудад манаас хөнгөн шингэн амтлагын авах юм байна та. За ингээд энэ арай муу хийж очтой. Хийчих юм уу? Хийчихэр бүгдийг хийчих гээд ах юм. Гоё юм. Дахиад холж идэж байгаа болно. Тийм байна тий. Бүгд багчууд ногоо идэж байгаарай. Ногоосоо идэж байгаарай. Өндөр болно. Эрүүл болно, чирэг болно. За ингээд татнаах маань маш авьяаслаг дээр ингээд хоолн дээр ч гэсэн их урган байна. Бас энэ миний төсөөлж яснаар энгийн одоо гарын дорх материалаар хэрхэн одоо ингээд юм чамин хөрхөн амттай бас үзэмжтэй гоё хоол хийхийг бас хүмүүстэй үзүүлсэн байх гэж найдаж байна. Ингээд хоолыг нь амтлах цаг болсон баг. Амсч цогёлаа. Идээрэй. Энэс нь амсч цээ. За тэг. Энэ угаасаа дотордол нь юутай адилхан шүү дээ. Бүрмэл дахиа, ингийн дахиа. Стогоо амт зөөлхөн. Энэстэй юм. Мохоо. Саамсаж. Би чихэрлэгээс амсч. Би нэг чихэрлэг юмд муу л да. За саган дотоо саган. Энд дээр нь чихэрлэг саус энэ жаа амсаж. Янзэн. Ямар гэнтэй бэ? Олон айдас бууз идсэн. Одоо нэг жоохон өнгийн танаад ирээд. Тэстэ хүүхдүүд хүмүүс өөртөө сонирхож идэх. Амархан. Янзтай. Амархан байгаас? Амархан. За ингээд өнөөдрийн баярын ширмээ зог нэвтрүүлэг төрөлцөн гэрж маш амттай сайхан дахиануудыг хийж өгсөн хатнаахтаа маш баярлалаа. Одоо ингээд цааш нь болж энэ үзэгчтэй зориулаад бас цааш нь нэмжтэй төшөөлнө. За түмэн олон мэн сар шиндээ сайхан шилнээрээ илгээрээ хямгалан төрлөөрөө төвшин хямгалан эдээ будааны дээжээр үргэлж бэлтгэж эрүүл инг сайн сайхан байх болтугай. За баярлалаа. Та бүхэндээ сар шинийн мэндийг төшөөлье.
Ингээд энэ удаагийн дугаар маань үгээр өндөрлж байна. Дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай.